За сайн байцгаана уу. За энэ бичлэгийг үзэж байгаа мөчийн мэндийг хүргэе. За та нартай энэ удаа хавчлаа. Маш гоё хөөрхөн бичлэг оруулъя гэж бас зориод бичлэг хийж байна. За ямар бичлэг вэ гэхээр What's in my bag буюу миний цүнхэнд юу байдаг вэ гэсэн бичлэгийг бас сонирхуулж байна. За тэгээд цүнхнээс эхлээд тайлбарлаад явчих. За цүнх маань харж байгаачлан ийм мөнгөлөг онцортой, мөнгөлөг төмөр онцортой. За Монголын брэнд буюу одоо гар аргалаар хийдэг ийм брендийн цүнх байгаа. За энэ дээр энэ маань төрсөн өдрийн бэлгэнд маань ирсэн. Нэрийг маань ингээд шивүүлээд зориулаад хүндээ бэлгэлвэл нэрийг бичээд ийм гол цүнх байгаа. Энэ дээр Java гэж бичигтэй байгаа гэсэн. За тэгээд мэдээж нэрийн код биш яг хараар хийжсэн болохоор их айхтай фотос хүнд уншигдаад Java Bank гэж харагдаад байхгүй гэсэн. За тэгээд урд онцортой юм дээр надад өөрөө фотос маш одоо ингээд даун мэтралтай өөрөө фотос тохтой хөөрхөн санагддаг. Бас зарим цүнх нөгөө өөрөөр ийм жижигхэн байгаа гэдэг шиг ингээд тэгэхээр энэ яг надад бол яг хэмжээ нь яг гоё болж байна. За тэгээд дотор нь юу байгааг харчих юм. За хамгийн их карт холдер маань гэж байна. Карт холдер пресер үүдэг Монгол брэнд байгаа. За энэ иргэний өмсгөл байна, жолон өмсгөл байна. За доодрын карт байна, зодолтой байна, данс байна, хааны ATM юу байна, карт байна. За энэ дээр автобусны билет байна. За энэ карт холдер гэж. За миний AirPod гэж. За AirPod маань ийм кейстэй гадуур ийм хөлн кейс ичдэг гэсэн. Надад ер нь би чами юм аяг тустай. Юг 100 мөн ер нь өдөр юг мөнгөнөөс энэ суурлаа өрчих зүгээрээд жижиг хийх гэж байна. За ийм урал өмдөг байна. Урал өмдөг нэг гоо нэмшдэг мэлээ. Өөр сая цагаансараа хөдөлж авсан. Тэгээд энэ байгаа гоор би гоор аяг хийдэг. Яа энэ болохоор миний утасны одоо сорон хэлбэрээр нөгөө соронзон кейс гэдэг чинь тэрнээсээ ингээд соронзлогдох боломжтой тал байгаа. Яа харж байгаа юм. Ингээд соронзсон. Ингээд соронзон хавар юм кейс нь хаалттай юм гэж хэлдэг. Тэгээд энэ бас төлөвийн замаар ирсэн. Ингээд манай хүмүүс маань таньч яг селфи хийдэг хүн ихтэй мэн ачуултаа ингээд хайцтайгаа байдаг. Тэгвэл дандаа хийхэд бас нөгөө толон зурагчих гээд байгаа юм шиг надад. Дандаа хийж чадахгүй байгаа. Зуны өдөр бодоод ихэд ингээд хийнэ. Ихтэй үедээ гаргаад утасныхаа тогтоочод уруулмарлаа болоо. Тиймээс селфи эргүүлж хийвэл бас зүгээр юм болов уу? Яа энэ нэг хөөрхөн байгаа. Энэ хөөрхөн жижиг спикер байгаа. За ясаач үзээ. Энэ хөөрхөн мини спикер. За энийг болохоор би ерөнхийдөө охиндоо өгсөн. Гэхдээ бас заримдаа ашиглах тохиолдол гараад идэг учраас аваа явж идэг. За энэ хөөрхөн мини спикер байна. За энэ манай ажлын утас байна. За ажлын утас ерөнхийдөө цүнхэндээ аяг авч яваад гэхдээ ч гэсэн зүгээр дуудлага авч ивэл зүгээр. Тэгээд ерөнхийдөө энэ утасаа энэ спикертэйгээ холбож хаяа утасаараа би ч нөгөө өөрөө утасаар маш их бичлэг юм хийдэг болохоор энийг бас хажуудаа нөгөө спикер маань хийх болдог. Батлуулаад. За тэгээд өдөртөн явж ийн. Тэгээд октод маань ерөнхийдөө би яг өөр нөгөө өдөртөн хэрэглэдэг ч гэсэн энэ бэсиг ийм нөгөө ууртай хинхэн авч явах зүгээр гэхдээ хоёр төлөвтэй байдаг. Гэхдээ ерөнхийдөө хэрэглэдэг гэсэн суурин байлаад өдөртөн байдаг. Тэгээд хинхэн авч явах энэ гадар галгар авсан бас хэрэглэх юм байна. Яа, банк маань дэжин даасан үнэхээр хатаж 5000 ампер мөртэй. Тэгээд энэ ерөнхийдөө утасны 2 дүүрэгчтэй. Одоо мэдээж бодос ондорсон тохиолдолд хангалттай асаагаад 20-30% хүрэх боломжтой. Тэрнээс цаашаа цэнэглэл бас болно л та. За энэ нөгөө юу маань чинь шүдний утас байж гэн. Энэ шүдний утас ерөнхийдөө миний хамгийн бэст гэж үздэг. Ерөнхийдөө хэрэгжилсэн шүдний утасуудаас хамгийн тасардаггүй шүдний дунд ороод ингээд сэмрээд байдаггүй. Тийм маш гоё. Энэ юуны хөвлөө энэ чинь би энэ юм хөдөрч айгу удаан хэрэгжилж байгаа. Одоо бараг ингээд дуусаад дотор нь ингээд авчих. Бод байгачдаг гэсэн. Яг өмнө таг магаа салаад онцон таг. Энийг авъя гэсэн. Би энийг авъяхаас өөр шүдний утас бүр хэлж чадхаа байсан. За реклам маань нөгөө хомхонд бас яж байна. За энийг бол ерөнхийдөө ажил дээр маш их тоон шураатай байгаа болохоор нөгөө амар уруулах орсоод байгаа учраас хомхонд зэрэг ерөнхийдөө байнга авдаг. Ер нь өмнө ч авдаг байсан. Ер нь бас их зүгээр шүү. За кино гэдэг бичлэг гэж байна. Энэ болохоор ойр миний хийсэн дээр аваад жоохон хонхоо шарын гараад байгаа. Тэрэн дээр энэ бас одоо баг энэ дээр явчих дуусч байгаа. Ер нь энийг төгсөл ингээ айгу өвдөлтөн намдаа тэгээ айгу хурдан идэв. Тэгээ нөгөө вирус мэдчих хэрэгтэй юм шиг. Айгу удаан явж байгаа. Би шинэ авсан хаа тэгээ ингээд хийсэн дээр юм гараад төгсдөг. Өнөө өглөө авч аваад сүнхүүдээ хийц. Яа энэ ажлын маань зүгээр маань төгсөл байж. За энэ дөрөв байна. Манай охин ийм гэрийн дэлхүүр явах юм юу гэж гисэн дэлхүүр ясаар гэж гисэн хүмүүс маань хаяа өөрөө зүгтээ яваад. За энэ бас
Орчны юм уруудан бодож харагдаж байна. Devon гэдэг брендийн за хэрэглээд бараг дуусчих. Маш гоё туслахтай. Энгийн стайл. Тэгээд өөрөө удаан хэрэгж байгаа бодож тэр миний үнэрийг хэлсэн. Энийг хэлсэн. Тэгээд ерөнхийдөө би дандаа бор юм. Яагаад юм одоо бор гэсэн дээр түүтэй тань бор. За тэгээд нэг юм боох гэж өнөөдөр өсөө болохгүй би боох гэж хайгаад осоогүй сонсож үнэн хайсан бол осоогүй чинь сайн гэсэн үг гаргаж. За ингээд нэг хүн ингээд дуусчих. Мэдээж гар утсаа ордог, гар утсаа бичлэг гэж байгаа болохоор ингээд хараахан оруулаагүй байна. Ингээд бас нэг юм нэмгийн картын бас удаан багцмаар шалтгаан юм байна. За ингээд энэ удаагийнхаа дугаараа танартаа өөрийнхөө цэнхэл байгаа зүйлээ харууллаа. Мэдээж үлрэл сонсогдоод ирэхээр одоо мэдээж нарны шилнээс ахуулаад тэг өөр юм орж ирдэг. Тэгвэл дараагуудаа дахиад би нэг юм бичлэг хийж бодож байна. Зөний үйлчлэгээр миний цэнхэл байгаа. Дараагийн бичлэг гаргаж ирээ. Баяртай.